Өглөөтэй самбарын сонины дэлгэц үзэгч та бүхэнтэйгээ дахин мэдчилэн жолгож байна. За ингээд өнөөдөр одоо манай самбарын сонины дэлгэч нэг хомор дэрсэн зочноо одоо үзэгч та бүхэнтэй танилцуулъя. Энд бол одоо манай Монгол улсаас хөргөжин ирсэн Монгол улсын одоо баримтат киноны удирдаач Жамянгой. Энд бол манай 3 дугаар эмнэлгийн хорооны одоо сэтгэл мэдрэлийн салааны Сарантана эмч. Уул нь бас манай дэлгэчийн дармаар саадж ирсэн. Ингээд үзэгчд бол их хүрээлж одоо танд бол ариун утас ирсэн байсан. Манай жаагчид одоо Монголоос ус хөргөжин ирээд одоо өвөр Монголоор одоо 2 жил илүү болсон. Тийм ба. Орчин манаас одоо ингээд нутгаас одоо ариун хүнөөс ингээд утас ирж байна. Хөх хотоор одоо борон час уучуу, час орчуу, хөдөөгөр бүр час орчлоо гэдэг хүнөөс ариун ярьж байна. Гэтэ манаас одоо хөх хотоор ингээд сууж хаад өдөртөө уур амьсгал их барахтай. Үнээр нэг час орчих юм уу гэсэн ийм нэг бодолтой час орохыг их хүлээж байна. Тэгээд одоо өдөртөө хөх хотын уур амьсгал одоо ерөн өвд болсон чинь одоо гадна гараад ирэхэд тэр уур амьсгал амьсгахын аргагүй. Өглөөд бүр утаа үнэртэй, оройд бас бүр утаа үнэртэй. Жаагчд яаж мэдээ. Жаагч бүр уулын Монгол тийм сайхан чивэр агаар амьсгаж ясан хүн одоо хөх хотоор ирээд өвөлд ер нь ийм уур амьсгалыг ингээд амьсгахаараа дэсч байна уу? Өвөр Монголын ихэнх улсууд ярьдаг юм. Ар Монгол байгаль нэвдэгдээгүй хачин сайхан цэвэрхэн гэдэг. Гэтэл яг үнийг хэлэхэд байна шүү дээ. Улаанбаатарын өвлийн уур агаар бол хөх хотыгоос хэдэн хувь доор. Тийм. Яг тэгвэл хотын төвийг тойрсон гэр хороолол ихтэй. Тэг гэр хороолол чинь яах вэ гэхээр нүрс төлнө. Тийм, нүрс төлнө. Гэрэд улаацуулахын тулд мод төлнө. За тэгээд тэр утаа чинь хотын төв рүү ороод ирдэг. Яг тэгвэл тэр Улаанбаатар хот чинь нэг юм тогоо шиг юмд байгаа шүү дээ. Тийм. Тэгээд хэдэн талаараа уулаар хүрээлэгдээд тийм хонхор газар. Гэтэл чинь талд гарсан утаанууд чинь ингээд тэр хотын төв рүү ороод ирнэ. Тэгээд Улаанбаатар хотын чинь яг өвөл одоо бол гал түлээд эхэлсэн байж байгаа. Яг энэ үед чинь тамхичид ярьдаг. Одоо өвөл болохоор тамхи татсны хэрэг байхгүй. Ягаад гэвэл гадаа гарлаа утаагаар амьсгалаа. Гэрт орж ирээ тамхи татаад тийм. Гатлал гарвал утаагаар амьсгал. Тэгээд мөнгө хоттой харьцуулах юм бол бараг дэмий их зөрөөгүй тийм үү? Зөрөөгүй. Гэхдээ агаарын тэр бохирдсон агаарын бүтцэн биш үү тийм ээ? Хотыг бодох юм бол арай аюул багтай. Ягаад гэвэл ихэвчлэн нүрс хүчлэн хий. Нүрсний утаа үйлдвэр байхгүй тийм ээ? Хоцрогдлын сайн тал нь бас тэр штэ. Байгаль хими юмнаас баг хордно. Улаанбаатар чинь тийм хортой хий гаргадаг химийн үйлдвэр байхгүй. Манайд бол ерөөсөө хим хөгжөөгүй шүү дээ. Тийм. Тэгээд хэдхэн цахилгаан станц байна? 4 цахилгаан станц байна. Одоо тийм гаргадаг. Тийм. Тэгээд манай одоо энэ дээр энэ орчин хөх хотын уур амьсгал бол одоо ёстой баг. Өвөл болохоор бүр юм онцгой энэ ар талаар ингээд уулна ингэрээр бол одоо бүр утаар мань утаанууд бүр сарн дийлэхгүй шүү дээ. Жаагсаа тэнд бичсэн бүр чивэр агаар эм гэж байна. Эрүүл агаар. Эрүүл агаар тий. Эрүүл агаар эм гэж байна. Манайс бол одоо энэ орчин тойрондууд одоо өстэй эрүүл агаар мэдэгдэхгүй шүү дээ. Бид доос өөрөө бүр одоо чанаас та үнэртгэхээр бүр тэгж л бод. Сая жаагч ярьсан нэг юус чүвшөрнө ийм одоо хэцэлтий одоо өлжили одоо хэцэлтий дагаад энэ агаарын хорд бол улмаас улам ийм хүн дотор болсон яагаад гэвэл одоо эрен үйлдвэрүүд байна, химийн үйлдвэр байна, энэ машин тоног эрен болсон одоо бол эйр болгон бараг бол машинтай болсон шигнэр энэ агаарын хорд бол ингээд удаа өдөр жожаа хоногдоор улам хүнд болж ирж байна. Байгалаас болсон нөгөө тараа хүнээс болсон, хүнээс шилтгаанаас болсон. Байгалийн шилтгаан жишээ одоо нүүрсэн уурах юм уу, нүүрсэн галт уулд нүрх юм уу, одоо ой шугойна юм гал гарах юм уу, ийм өлтөж ирээн байгалийн ийм шилтгаанаас болсон. Одоо хүнээс шилтгаанаас болсон бол одоо энэ саяын хэлсэн үйлдвэр нэмэгдсэн, нүүрс шатаах илүүдсэн, нүүрсийн ийм хими юм уу, ийм агаарын божирдуул ийм уур утаа юм уу, ийм тамхи юм уу, ийм нэж үлээ оцсорсноос одоо ийм агаар одоо бохордолтой тамхи болсон тийм. Тамхи гэсэн жаагч энэ ч нөө жаагч тамхи татдаг хүн агаарыг бохордуулж гэдэг. Тийм. Тэгээ тэр чинь яг бохордуулж л байгаа тийм. Мэдээж хэрэгтэй. За нэг хэсэг агаарын бохирдлын асуудлыг биш үү? Хотчлд төвлөрөлт их болж байна гэд тэрлүү буруугийн тохиж болно. Нөгөө хэсгийн урахтай зэрэг юу хувь хүний хариуцлага тийм ээ бас нэг 3 дахь хэсэг нь бол яг вэ гэхээр би бодож байгаа энэ хэд их шинжлэх ухаанчлагдсан орчин үеийн
амьдрал. Тий. Миний бодлоор бол бид нар 21-р зуун онд бол ерөөсөө техникийн хөгжлийн хөлдөнд чирэгдэж байна. Тийм ээ. Нэг хоёрдугаар хувь хүний хариуцлага гэхдээ зэрэг за тамхи татах. Тийм. Тамхи татах асуудал орно. Нэгдүгээр хоёр тэрнээс гадна ерөөсөө хортой гэдэг нь мэдсээр байгаа мөртлөнгөө бид нар энэ үйлдвэр худалдааны байгууллагын заранд хэтэрхий их автагдаж байна. Тийм үү? Янз бүрийн одоо та нарын шүршдэг төрхтэй юмнууд тийм үү? Одоо тэгээд тийм гэртээ хоол хийлээ, хиншүү гарлаа тэгэнгүүт нэг юм шүршээл үнэрийн дардаг гэдэг нэртэй янз янзын юмнууд бий. Тэгээд энэ болгон чинь бидний амьсгал хагаарыг гадаад хордуулаад гэрт ч хордуулаад Швед одоо Свиден гэдэг нэрдэг ш та нар тийм ээ. Тэнд нэг тийм зах байж байгаа. Өдөр бол ингээд ногоо зардаг. Тэгээд ороо болгонгууд тэр лангуунуудаа хураагаад аваад явчихсан. Тэгээд тэнд байж исэн тэр хогнов шиднэрийг нэг машин ирээд хамаад авчиж байгаа. Цэг зөрөх юм болгоч. Тэгээд тэр машин яадаг хөхтэй зөрөх чинь тэрнийг одоо нэг ус тосолдог шампунь гэдэг их гоё үнэртэй хөөсөрдөг гэдэг ш тийм ээ. Тэр шиг тийм юмар шүршээд ингээд цэвэрлээд ингээд аваад явчихж байгаа. Их гоё үнэртэй. Далайн тийм их гоё сэнгэлсэн тийм үнэртэй. Тэгтэл эн чинь хийм штэ. Тийм. Тэргээр бид нар амьсгалж байгаа. Тийм. Тэгэд би бодод юм л да. Бид нар ер нь юугаар амьсгалж байна? Тийм. Бид нар хими юмар их амьсгалж байна. Хурцсан агаараар амьсгалж байна. Тийм учраас энэс чинь үүсээд өвчих гарч байна. Одоо харал да одоо тэр нэг H1 тийм одоо өнөөдөр чинь агаараар дамжиж байгаа ш. Жилээс жилээ өвчин ариудж байна. Элдмийн янзын өвчин ариудж байна. Энэ нь одоо яриангүй бүр манай энэ хүн төрөлхтөн өөрөө ингэж өвчнөө үндсийг тарж явахтай шууд холбоотой. Одоо энэ манусын идэж уухаас аваад орчин тойрноо бохирдол гэдэг. Одоо бүр л хүн өөрөө ингэж амьдрахын төлөө ингэж явж хахтаа одоо тэр шинжил ухаан жишээр хийж их юм уу? Одоо тийм учраас бол их ариун байж байна. Хөх хот өвөр Монголын хэмжээнд хэр зэрэг цэвэр хот гэж тооцогддог байна. Манай бууд агарын үед бууд хот болоод одоо хотын ховд бууд хот хөх хотоос нь одоо чивэр гэдэг. Чивэр. Тийм улсын дэсийн чивэр хот гэж нэрлэгдсэн ганцхан манай өвөр Монгол бууд хот. Тийм үү. Гэтэл бууд хот чинь хамгийн хүйдвэртэй хот шүү дээ. Тэгэд яаж бид нарт тэгж тэр асуудлыг шийдсэн бэ? Тэр их сонирм байна. Манусын бодгоор одоо тэр засаг захиранаас эхлээд ингээд чухалчлаад ариун үйлдвэрлэлийн хүнээ амьдарч байгаа орчин тэрнээс хол болох өдгөр талаар засаг захиранаас ариун азил хийсэн гэж манайс тэгж туулсан шүү дээ. Үнэндээ өний бууд юм бол одоо бүх тэр хотоор ард усаагаал ард нь хөл тэр энэ асуудлыг хөндөдгөөгөөд ингэж хийсэн байна гэж манайс туулсан. Тэрнээс биш үйлдвэрийн хувьд бол хөх хотоос хамаагүй их. Төмөрлөгийн үйлдвэртэй газрууд чинь хамгийн хортой утаа гаргадаг газар шүү дээ. Би Бугтад очиж үзээгүй тэгээд хэрвээ Бугт хот улсын дэсийн хамгийн цэвэр хотын тоонд орсон бол тэнд үйлдвэрлэлийн технологи нь байгаль орчиндөө хоргүй, хортой утаа үнээр гаргадаггүй байх ёстой тийм ээ. Миний ойлгож байгаа бол тийм ээ. Тийм арга хэмжээ лав авсан. Манайс энэ чивэр ийм хотоор юу хөдөлгөр дөөр шатнаас хүн ирнэ юу төвөөс хүн ирж ингэж тусгай тийм мөрөгжилтөний авчирч агаарын чивэрчүүдийн хүн болгоно өрүүлж хэрэг юу чинь сургаалын гэр сууж байгаа байдал ийм агаарын бохирдол байна уу гэсэн бүр боттой нэг тоо нормоор ингэж төсөлж байгаа. Тэгэхээр тэр бол одоо хэрвээ тэр хүнээ баримжаанд хүрэхгүй энэ хотлоо тийм хот хийх байдаг. Тэгэхээр төдөөс ингээд бүр жил ингээд одоо 3 жил болж байна боодох юм шивэр готсон нэглэгдээд одоо боодоход энэ талаар ариун хаж хийсэн. Тэгвэл энэ H1-ийн халдвар Бугт хотод харьцангуй бага байх хэрэгтэй тийм ээ. Хэрвээ агаараар дамжиж халддаг бол. Тийм мэдээ байна уу? Бууд хотод ч юм орчимч юм ямар шиг байдалтай. Нэг хүнд өвчтөй өгсөн.
Манаас одоо заавал өвд одоо заавал нүүрс төлж. Нүүрсэл төлмөл сайн нэг дулаалдаг шиг. Жишээлбэл одоо уул нь бас хөдөөнөө бол заавал аргалаан төлөх юм уу? Аргал хорголоон төлөөд бүр л дулаалж болж байсан. Одоо тэгээ хөдөөдөж бас нүүрс төлөөл эхэлсэн. Тэр аргал хорголоо бүгдийн бүр тэр нь овоолоо тавьчихаа тэрээ бүр төлөхгүй байна шүү дээ. Тэгээ тийм сайхан энерги байж байгаа тэрийг ашигладаггүй. Заавал ийм хортой энерги ашигладаг нь одоо бас санаанаас их гадуу. Монголд ч гэсэн тийм. Хэдэн мянган жил нүүдэлчин монголчууд аргалаа төлөөд ирсэн одоо үхээгүй байсан мөртлөнгөө одоо яаж юм гэнтхэн нүүрс гэдэг нэг юм гараад ирсэн чинь баярлаа тэрлүүгээ дайраад тийм. Тэгээд аргалаа яагаад төлдөг юм бэ гэхдээ зэрэг чинь үнс ихтэй. Тэг зөөж юу яах гэж ярьшиг тий. Нэг үнс бас л ихэд дулаал дийлэхгүй байж бас магадгүй тий. Бэлэн гэл ночоод барчхаараа одоо болсон яхан. Гэхдээ ер нь энэ талаар бол их бодол хийлэхээр бол найд байж байна. Манайс бол одоо ариун хүмүүс бас санал. Сүлжээн дээр Монгол сүлжээн дээр хүмүүс бол дандаа тэгж ярьдаг. Яах та энэ аргал байна, ийм сайхан бэлэн энерги бүр жарахгүй. Заавал тийм хортой энерги жардаг. Хүн алхтууд буй махад яа машин дээр сууснаас хүн болго өний мэджигээд бас машин жадаад машинаа юм хайлгаар дөгөм ингэж бодож штэ дөгөм чи яндаа бочаад ирээд хүн төлөхийдэнд хор болохгүй. Одоо хүнч гэр мэдийн ариун алхан биенсээ сургууль амьсгалын аав нь өдөртөө тамны хөдөлгөөн хийж ивэл биенсээ тэр бүр ариун хүн мэджигээд заавал машин дээр суудаг. Тэр шиг штэ одоо дөгөм би ингээ гарахад дөгөм хүнтэй уулзахад яахад ч гэсэн өндөөс хурдан алхахаас хурдан гэж хүн ингэ мөдөөж одоо хүнээ биенд тийм алхаад явахыг бодвол хүнээ биенд машин суугч өдөртөө биеийн боловсрол хийхгүй бас гадна гарч ингээд тэрэгнээ дотор машааны дотор тийм сайхан уур амьсгалаас ариун даавд дийлэхгүй ингээ өвөл юм бол манай хүүхэд нь чонхоо нөгөөд явахыг харахгүй штэ хив хийдэ чинь бас утаа унаартай тэгээ бас чонхоо хаачсан тэр тэрэгнээ дотор чинь нүжийнхээ орчин тайрн чинь мөн тийний амьсгалаар дамжиж ингээд хүчил төрөвтэй юутай солилцид явж байгаа ч гэнэ тэр нэг жоохон орчин тайрн мөн чиний өнөг жинхэнэ орчин тайрнаа би бодвол бас л агаар юм байна. Тэгээ тийм ариун хүмүүс бүр ийм алхахаан бүр байцгаад бүр тэрэгэн дээр суудсан чинь тэр тэрэгнээ их эргээд тэрэгнээ хийгээр одоо ингэж хордож байгаа хүмүүс. Хамгийн эрүүл улсуудын ундаг дугуй явдаг улсууд тийм ээ. Яг үнэндээ хэлэхэд хотын хүмүүс байна шүү дээ. Нэг өмхий байшингаас нөгөө өмхий байшин руу өмхий нийтийн тэргэнд суугаад ингээл үргэлж нэг битүү нэг дөрөв хамтаа орчин. Тэгээд ерөөс агаараар амьсгалахгүй. Тэгээд яаж яах нөхдөд чинь яаруу нэг л их яаруу улсуу тий яаруу улсуу тэгээд богинохоо настай хэрвээ тэгж их яарч гэдэг цагаас нэг өдөртөө ганцхан цаг илүү гаргаад нөгөө явган яваад тийм ээ гүүгээд уушгаараа амьсгалаад тийм тэгэх юм бол үгүй юм шиг байна. Тэгээд нүднийхөө өмнөхөл нэг л тийм өнөөдрийнхэн шаардлагыг гүйцээх гэдэг би 50 жил амьдрах уу 20 жил амьдрах уу 30 жил амьдрах юм уу тэгээ бодвол нэг болж өгвөл нэг 80 90 жил амьдрах юмсан гэж ерөөсөө бодохгүй би өнөөдрийнхөө юм хийж гүйцэх гэх тийм ээ жишээлбэл би одоо 63 таа би 25 наснаас эхэлж тамхи татаж эхэлсэн би дунд нь нэг ч удаа тамхинаас гараагүй аяг одоо тэгээ бодохгүй байна тийм ээ хүн гэдэг чинь их хачин шүү дээ. Одоо ингээд би нэг та нарын өмнөх ухаантай царай гаргаад нэг цэцэн гоё үг хэлээд байна. Тэгсэн мөртлөнгөө та хоёр асууж болно шүү дээ. Тэгвэл жаа багш та яагаад тамхинасаа гардгүй юм бэ? 30 хэдэн жил татлаа болоо биш үү? Өөрийгөө хордуулдаг шүү дээ. Тэгэхээр чинь би бас хэлгүүг байхгүй яа. Тэ? Тэгээд 30 хэдэн жил хөөг наваагүй яндан гэж миний уушиг одоо ер нь ямар юм байх вэ? Тэ? Би бас бодвол бодно шүү дээ, тийм ээ. Тэгээд хүн гэдэг чинь ерөөсөө нэг юм бэлэн юмд сурцсан их тийм эрхүүх чиг амтан. Тэгэл мэдсээр байгаа мөртлөнгөө ерөөсөө биед ажиллахгүй. Одоо энэ юу далан харуул гэж сайхан уул байна. Тийм ээ. Хичнээн их хөдөлмөр ухаан ур чадвар гаргаж аж хачин гоё зам тавьсан байна тийм ээ. Ерөөсөө ингээл хараал явахад ингээд үсгэл шиг ингээд гоё. Би энэ далан харуул тэр замаар явах айгуу дуртай. Тэгсэн мөртлөнгөө бөөнөрөө ингээд албан газрууд нэгдээд ингээд нэг амралтын өдөр тэнцээ гүүгээд сургууль хийгээ тийм ээ. Тэгээд эрүүл агаар амжилж байгаа юм. Би нэг хараагүй. Тэ. Гэтэл энэ уул чинь нүцгэн байсан уул гэж байгаа ш тийм ээ. Тийм шүү дээ. Нүцгэн байсан уул. Тэгээд тэнд байж байгаа бүх моднууд хүний гараар таригдсан. Хөдөлмөр гаргаж чадчих нь чадна. Уулаа ногооруулъя гэдэг чинь санаа байна уу? Байна. Тэрний хийж чадчих нь чадчих нь гайхамшигтай.
тариалан шат өмнө соёл сэтгэл. А тэгсэн мөртлөнгөө хятадууд хамгийн их тамхи татдаг. Хараад ах чинь ингээл угсруулаад татаад байна тийм. Тэгээд тэр их хөдөлмөрч зам, тэр их холын бодолтой, тийм их нарийн ухаан тамхин дээр болохоор гардаг юм шиг байна. Тамхинаас гадна бас өөр учир бас яриул бас тийм ариун байж байгаа. Бүр тэр учир ухааныг ойлгож байгаа. Одоо ер нь орчин тойрондоо нэг нөлөөлөгдөж явах ч юм уу? Одоо мөдөд манаас өвчүүд бүр мөдж ийн манаас өвчтөндөө яг та бидний тамхи татаа бидний ярих уусаар тархин мөдөрлөмөө ойлгөнмөө тамхи татсаар уушгинаа өвчөө олно онцгой уушгинаа өрөвсөл жижигвар яг хэлж дээ. Одоо уушгинаа өмнө өвч өнөөс тамхи татахтай шууд харьцаалаа. Ингэж хүн болгон бүр ингэж ухаагуулж ийн өмнөлгийн талаас бүр мөдөж тэгэн байтраа тэр бас л татж ийн. Энэ хүн чинь яг хүн өрсөлдөөний донд амьдарч ийгсээ яг тийм хүнээ биенд моо болохгүй энэ өмнө өвчнөр үхэж мэднэ гэсний мэджийг л бас л тамхи жишээлбэл заавал би ярих хөдөлж мөнгө уугаад өнгөрсөн би бас одоо бас их өрүүл явж ингээд бас өөр хүний сургаж өссөн мөдөнд би ингээд уугаад бүр зүгээр байна миний бие зүгээр ганцхан бие давч зүгээр байх гэж олон тооны тэр өмдгөөд юугээд төгсдгөөд хөлөө ийм жоохон өнө дамг уусан хүнээ амьдрах нас юм уу өнө өвч олгоно юм хүн болгон бол ашти бодно ганцхан хоббиян бодох юм уу өнөг нүдэн өмнөхөн бодоод байж болохгүй аштай хойшид хөдий жилийн дараа яг нь би боотод яваад боотын хотыг чассны одоо хүн хөлийн тэр үед Оросын хүн ингээд боотын жамын бүр ингээд жишээлээ тэр юусэн гэж төсвөлсөн гэж одоо тэгээд боотын жигэлийн хөдий өргөжүүлээ хөдий ногоор үлээгүүл хүнээ тэр талбайтай манай хөх хотод чи эдийнхэн газар өргөө чи цаашаа яагаад байхгүй нөө барилгууд нь бүр өжилэхгүй үлээр доор нь гуурс болчихсон юм болцсон боотыг үл тэр өргөө тэр яг өглөөд одоо боодохтыг яаж ингээд одоо жорог байгуулах юм үстэй хүнээ тэр Оросын янжнаар штэ хүн ингээд өний үл болоо 100 жил 10 жилийн дараа бас ингээд өргөдгөөж өний ингээд ийм ухаа дуунаар ингээд зам мами чассан ингээд өргөжүүл болдог ийм аштын бодолтой хүн төсвөлсөн байжгүй одоо ярин хотын чигээд яагаад сайхан жасаад жамын өргөдгөө сайхан ийм өөр юм бараад ингээд гарах чихтэй тийм зэ байхгүй тийм зам байхгүй өнжигнэ тийм нэг аштын бодол би тэрнээс үл ингээс өрнөс хүн бол ганцхан өдөн өмнөхөн бодоод байж болохгүй аштын хол юм бодвол ариун юм бүр хийж болох ёстой байна. Хүн ийм одоо ийм ухаатан өөрөө манасд байста энэ аштад энэ уур амьсгалыг яаж сайжруулъя өөрийн бие дээр болохнаар хийж тэрүүнд хийчихэд байгаа юм байж байгаа тийм шүү дээ. Саяхан одоо машин тэргээр ярьсан ч тийм хүн болгон бүр мэдж байна одоо энэ машин тэргээр нэг илүүдүүд нэг одоо уур амьсгал ингэ нөлөөж байна. Одоо манай нөгөөс нэг шингэрт ороод гөрөөнд чимгэлгэр бодж ичи тэр ариун хүндод энэ хүүхэд ийм орчинтай химийн юугаар болсон шал малан чимэгтгэсэн юм болоод энэ хүүхэд тийм одоо цусны өвчөө болоод баяшэбин гэж хэлжтэй гэсэн тийм айлууд юундаа байна чигжээл одоо одооноос эхэлж сая хүн мэдж энэ гэр уугийн тэр шавар гараа байсан нөө тэр үе дээр бол хамгийн одоо ийм агарын бохирдол байхгүй тэр хамгийн уул хөвөр байсан өнөөр өний юмэр часаад нэг химийн юугаар часаад тэрийн ямар нэг юмэр ингээ будаад тэгж байж саар энэ одоо хүнээ бие ингээ аштаа өвчин болж байгаа одоо сая хүндээс сэрж мэдж өнөрөн чимэгтгэс өдөн дотор хөдий хэмэд бодос байна хүнээ биеинд хортой өдүүд байна чихнэр хүүхэд багчаад сая байж байгаа насандаа ингээ одоо аавтайгаа шинэ гэрт орлоогоод баялаад юм явахгүй юм жусны чагаа ус нэмэгдсэн ийм баяшээ би нэр ийм
үзэж одоо манай өмнөлгийн сүлжээнд бол зөндөл үжигээ ийм агаарын бохирдол юм уу химийн юугаас болсон юм уу амьд боцоос болсон юм уу ийм хор хөнгөлж одоо зөндөл нүдэнд үдэгж ийн манус өөрөө манус өмчүүл өөрийн биеэрээ дамж ийн чигж мөджигээд бас ингээд одоо ч бас л ийм айл баяжтай оронгуудаа гөрөнгө чинь юу юугаар чимжин шим юм оруулж ийн ямар сайхан болгож ийн гэсэн хүн болгон тийм нэг сэтгэлэгтэй одоо улам гэр нь одоо гэтий хөлдөг жим би хуй хон ямар оронгууд одоо тийм хүн хамгийн тэр өхнөл байдалдаа тэр шавар байснараа байвал хүнээ бид ямар ч хорго үгснэ. Тэгээд одоо нийгэм ингэж хөгжиж хүмүүс ингээд уулын тэр өвгийн амьдралдаа орчих бас тийм болж бас байхгүй тий. Одоо үргэлжлэн гэж л давшиж хөгжих л чухалтай болж байна. Хотын агаарыг цэвэрлэх хамгийн сайн арга бол шүү дээ тийм ээ. Эргээд хөдөр үгөө нүүх. Тэр одоо ерөө одоо боломжгүй шиг болоод байж байна. Одоо манай Думд улсын байдалд авч хэлээд онцгой манай монголчууд нэр одоо хөдөөнийх нь бүр готод орж амьдарч байна. Хөдөөнөөсөө эргээд бучаад ирж байна. Бас саяхнаа хэлдэг шиг аргалаан бүгдийн бүр нүүрсээ солилцсон. Амьдралын батгал одоо шавар байшин суудаг. Хөдөө одоо бүр машин барина, машин өсөр бүр асарт ороод суудсан. Морой ундагасаа одоо мотор тэргэнд суудаг. Заримдаа надад бодогддог юм аа энэ хотчлтын асуудал бол ерөөсөө дийлдэхгүй хэцүү асуудал байна. Бид нар энийг хэзээ ч шийдэж чадахгүй байх гэж боддог. Хэтэрхий унанг үзэлж байж бол. Ер нь Эрдэнэтengүж ярьдаг л да хот 2 саяас илүү болох юм бол тэгээд ерөөсөө захиргаанаас гараад явчихдаг гэж. Тий. Ерөөсөө дийлддэг бол. Тий, дийлддэг. Тэр чинь хамгийн юу одоо ашигтай хувилбар бол юу гэхээр чинь аль болохоор хотыг 1 саяас илүү хүнтэй байлгахгүй барьж байх. Хязгаарлах. Тэгэхгүй болохтой зэрэг чинь хотын хүчинд таарсан хүн амтай тийм. Хотчлтын явц явагдаж яана гэдэг нэг талаас их яриад баярлал байдаг тийм ээ. Цөмөрөө сайхан боловсон байшин ялаад энтэй боллоо юм тийм. Гэтэл нөгөөч нь хэсгэн жижигхэн талбай дээр нэг олон хүн шаварлаад суухтай зэрэг чинь хүссэн хүсээгүй ерөөсөө агаарын бохирдол агаар ус хөрсний бохирдол эхэлдэг юм хууль. Хотод хогны үйлдвэр байхгүй байна тийм ээ. Хог боловсруулдаг үйлдвэр. Хог боловсруулдаг үйлдвэр байхгүй. Хогийг бол одоо чивүүл нэг газар авчаад булаж явах уу. Орон сууцны байшингийн энэ шоочуу гэж хороолуудын тэр дор болох уу? Одоо бол бүр одоо хол аваач болж исэн тусгай тийм юу одоо тийм юу тийм хураадаг газар байна шүү дээ. Тусгай хурааж аваачаад иргээд одоо хол аваач болдог. Хотын дотор тийм юм байхгүй яа. Нүхэндээ нэргээд хийж сүнөөр бас уул нь одоо бүр сохор балайгаар тэгж ил малтаж байсан юм чи одоо сохор балайгаар малтаа тайцсан газараа нэргээд хогоо наачаад битүүлснээр дараа яг мэдээж гинт аль өдөр хот тэр дээр гэр барьчих бас магадгүй. Манай тийш одоо уулна ингэрээр хот уулна ингэрээр малтаад бүр барцсан шүү дээ. Одоо тэнд бол тэр одоо яад дүүргэндээ хот барилга барьсан тэр шороогоо бүр тэндээс малтсан. Тэгвэл одоо тэр нүхийг бас өвлөхийн төлөө эндээс хог навш одоо барилга нураасан тэр хог юм уу тэдгээр юм бүр тэр дотор ачиж л хийж л шүү дээ. Хотын өргөдөх юм хожимдаа тэр дээр бас л байшин барьчих бас магадгүй. Ер нь агаар их хэмзэг юм шиг юм байна уу? Тэгвэл бол хотод зүгээр Улаанбаатартай харьцуулахад нэг сайн тал нь юу гэхээр ургамал ногоо цэцэг мод ихтэй. Мод тарих хөдөлгөөн гэж байдаг гэсэн тийм ээ. Тий. Манай Монголд ч тийм юм бараг байна. 3 сарын 12-ийн өдөр тусгай бүх улсаараа мод тэр. Манайд бол тариалангийн соёлыг ерөөсөө нэвтэрч чадахгүй байгуулахтай зэрэг чинь хүмүүс бол ерөөсөө мод тариал тэгэл шороогоор бол мод нүхэнд мод суулгачаал тэгэл нэг хувийн ус хийчихэл тэгэл үлдсэн бурхан тэнгэр даатгал яваад. Тэгэд нөгөөх нь дараа жил болоход хатчихсан байж байна. Энд чинь болохтой зэрэг чинь ингээл услаад үнэн жоохон ч гэсэн сав ус аваад хийгээл хол газараас тийм ээ. Тэгээд тийм болохтой зэрэг би хөх хотын юу хараад их хатаархдаг юм аа. Энийг ногоон зүйлэг цэцэг нүүд тийм ээ. Энийх ойн зурвсан
зурвсан байнууд хөх хотыг ингээд тойроод ингээд байж байгаа. Би бол хөх хотын агаарыг их л цэвэр байх ёстой гэж сандаг. Ерөө санаанаас гадуур тийм сайхан цэвэр болж. Үйлдвэрлэлийн ихэд өндөр ашигын энэ төлөө хөөцөлдөд тийм ээ. Тэгээд эргээд байгаль орчиндөө эргээд амьдрах орчин маань юу болж ийн гэдгийг нэг хэсэг зах зээлийн нийгэмд шилжсэн чөлөөтэй үйлдвэрлэл худалдаа явуулж эхлэх болсон эхний үед ерөөс анзаараагүй юм шиг байна. Дундад. Тэгээд одоо тэгээд тэрнийхээ алдааг ингээд засч эхлээд ингээд тэгж байгаа юм уу гэдэг. Нэгэнтээ эвдэгчсэн зүйлүүдийг одоо нөхөж авах чинь одоо бас амаргүй байж шүү дээ. Тэр одоо жишээл манайд энэ уудаг ус ч гэсэн одоо чивэргүй гэж ярьж байна. Одоо хог навшиг орчимхон одоо саяхан хэлдэг тэр хог навшиг одоо дахиж үйлдвэрлэх юм газар байна уугүй юу гэдэгтэй адилхан. Гуанчжоу хотод орчимхон олон тэр барилгууд одоо ингэж суугаал ардын тойрог худалдаж гарахаа байсан. Тэр худалдаж гарахаа байдгийн гол учир нь тэр хажуугаар бүр тэр орчин тойрог хог навшиг одоо ингэж ачир тавиад бас тэр хог навшиг дахиж үйлдвэрлэдэг мөн тэр суугаал ардын тойрогныхаа хажуудаар нь ингэж байршсан. Тэгээ энэ ингээд хог навшиг тэнд дахиж үйлдвэрлээд боловсруулж байгаа энэ бас яриангүй утаа хий гаргаж байна. Энэ нь бас эргээд энэ хажуу суугаал ардаа хортой болсноос болоод энэ суугаал ардууд энэ тойргийг бүр худалдаж авах юм байсан. Орчмын сони мэдэн дээр одоо дандаа ингэж байна. Тэр манай одоо эргээд эндээс эргээд ярих юм бол манай Монгол үндэстний уламжлал тэр сайхан жанг татгалт бол өөр ёстой хэлбэл усан дуу хэртэй хувцсаа усан дуугаад гэх юм уу элдвийн сайхан жанг татгалууд байдаг шүү дээ. Одоо хотод орж ирснээс болоод тэр жанг татгал бүр аяндаа бүр нөлөөлөгдөд бүр орхигдож байна. Хүн өөрийг гисэн юмгүй болохоор нийтийн юмыг хайрладаг юм шиг байна. Өөрийнх нь нутгийг бол хайрлана. Тийм ээ? Хүний нутгийг бол хайрлахгүй. Тэгэхээр өөрөө газартаа байжгаад газаргүй болчиход тэгэх юм бол одоо газаргүй болчиход хот ороод ирлээ шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр хот ороод ирэх чинь тэр чинь биш энэ нийт их. Нэг л өөр юм биш. Тэгтээ зэрэг чинь бас хүн юу яадаг юм болов? Хүний юмд ер нь хүн чинь хайргүй ханддаг. Хүний юмд хүн хаширэг юу? Тийм байдаг юм болов? Тэгтэл зүгээр нэг л юм ойлгох хэрэгтэй байна. Ягаад гэвэл за агаар бол нийтийн шүү дээ. Бүгдээр амьсгаж байгаа. Улсын, хувийн тийм юм байхгүй ерөөсөө. Нэг газар хордлол бол тэгээд тэрний салхинд орж байгаа бүх улсын улсууд өвчин гардаг ч юм уу хордог ч юм уу тийм. Эцэст бол бид нар хүн төрөлхтөн яаж ч олон улсын хил шашин хэлээр хязгаарлагдлаа гэсэн дэлхий чинь ганцхан бүр их юм. Бид нар нэг л агаараар амьсгалж байгаа шүү дээ. Тийм болохтой зэрэг бол энэ ерөөсө хамгийн түрүүнд юу гэдэг хамгийн түрүүнд агаар бол хүн төрөлхтнийг тийм агаар бол хүн төрөлхтнийг Монголын агаар, Хятадын агаар, Японы агаар гэж тустай юм байхгүй. Тийм шүү Америкийн агаар гэж тустай юм байхгүй. Агаар бол хүн төрөлхтнийг. Тийм болохтой зэрэг чинь агарын төрөл цэвэр агарын хэрэг хүн амьд явуул гэж бодож байгаа юм бол тийм ээ. Тийм болохоор цэвэр агаартай л байж амьд явж их үүсийг бүтэн шүү дээ. Тэгэхгүй бол амьдрах орчноо хордуулчаад тийм ээ хортойгаараар амьсгалдаг болчоод дараад нь би үйлдвэрлэл техникийн их өндөр түвшинд хүрлээ гэж их баярлаа тийм ээ. Тэгээд яхан бол тэгээд нэг удаан наслахгүй шүү дээ. Тэгээд хичнээн олон төлөвөө бодож байгаа гэсэн тэр нэг хийж чадахгүй шүү дээ. Тийм. Агаараа надад хурдуулж манаас одоо хичнээн өдрөөр хотос сууж байгаа бүр тэнгэрийн од бүр олж идэх байсан. Өдөө байсан бол сүн тонгол ахурд олонод хаан байна гэдэг бүр тоолоод байдаг. Одоо бүр энэ хот дотор хаан од үжигдэх юм байхгүй. Сүн бол бүр агаар бүр бохирдсон бүр одч олж үддээхгүй. Манаасын агарын бохирдлын тухай ингэж ярилцсан. Ярэнгүй одоо энэс хойш манай одоо уснаа бохирдол, дууч манай бохирдол гэдэг одоо ариун байна. Энийг боломжтой бол бид бас ингэ сайхан сууж ярилцаж байгаа хөдөө гэсэн юм бодол байна. Яг та нарын ярьсан шиг одоо чивэр агаар бол ийм тэгтээ хамтаар чирмай чивэр агаарыг бий болгоё гэсэн шиг. Бид одоо хүн болгон бүр энэ нэг үжил ухамсарыг бий болгож хамтаа чирмайх юм бол одоо чивэр агаар хаана байна гэдэг одоо үнэн манаас өөрөө хамтын чирмайлгаа сайн бүтэн гэсэн. Ингээд одоо нийт үжигчтэй энэ одоо идүүхэн өөрийнхөө их байгаа орчин тойрог агаараа хайрлаарай гэсэн юм хүслийг одоо тавьчихъя.